өнөөдрийн хавьд тавигддаг ерөнхий агуулгууд за Монгол улсад урдмаг хэрэгжиж байсан олон улсын болон үндэсний судалгаануудын ерөнхий дүн за боловсролын хөгжлийн төвийн өнөөдрийн үйлчлэгэнд ажиллаж байгаа одоо зохион байгуулалтын шалгуултад жишээлбэл зарим харилцааны талаар төвчөн мэдлийг өргөж ирсэн. За сүүлийн 20 оноос эхлээд сүүлийн 10 жилийн хугацаанд бол Монгол улсад олон улсын болоод үндэсний хэмжээний нэлээдэн судалгаанууд хийгдсэн байдаг. За энэ судалгаанууд одоо олон улсын дэлхийн банк болон олон улсын үндэсний байгууллагын хэмжээний болон төсөл хэмжээгээр олон улсын байгууллагын санхүүжилтээр ингэж хийж байсан судалгаанууд байдаг. За нийтдээ бол өнөөдрийн хүртэлх хугацаанд давхарцсан тоогоор одоо 4, 5, 6, 8, 9, 10 дугаар ангиллуудын нийлэлтэй 23,129 судалгчид одоо энэ тусцаад нийт явуулсан судалгаанд давхарцсан тоогоор хамтсан байдаг юм байна. За эдгээр бүх одоо за болдог математик байдлын ухаан унших чадвар гэсэн хичээлүүдээр тодорхойлж явагддаг. Тэгээд эдгээр бүх хичээлийн бүх ангиллуудын бүх сургалтын төр хамаарсан сургалтын гүйцэтгэлийн хувьд унжаар наадууд гэх юм бол ерөнхийдөө 48,194% гүйцэтгэлгээр эдгээр одоо олон улсын судалгаанууд үнэлжсэн байна. За энэ нийт судалгаануудын дүнгийг харьцуулаад ингээд аваад үзэх юм бол за нийтдээ өнөөдрийн хүртэл за 8-9 эдгээр ганц нэгэн юм харьцуулж магадгүй ихтэй 8 судалгаанууд авагдсан. За эдгээрийн заримуудыг бол боловсролын яамнаас заримуудыг үндэсний байгууллагаас за заримуудыг боловсролын үндэсний төвөөс одоо тухайн бүсэд хэрэгжүүлэгч байгууллагатай хамтарч зохион байгуулсан судалгаанууд байгаа. За сүүлийн 2014 оноос эхлээд үндэсний журмын өөрсдөөсний дагуу баг суурь бүрдүүд боловсролын төвшин үндэсний хэмжээнд төрийн арга чанарын үндэсний судалгаа гэдэг нь манай үндэсний төвөөс зохион байгуулж байгаа. За энэ судалгаа бол сайн удирдсан адуу оноо харахын гараагүй одоо яг захиргааны ажлаар явагдаж байгаа. За энэ ерөнхийдөө түрүүнд хэлсэн эдгээр олон улсын үндэсний судалгаанууд голдуу математикийн хичээлээр үйлдвэрлэдэг. Тэгээд зарим төвлөрүүд Монголын унших чадвар, байгалийн ухааны хичээлүүдээр байгуулдаг судалгаанууд хийж байгаа. За математикийн би эндээс математикийн хичээлүүдийн төвлөрүүдэд баг суурь улсуудын төвшингээр нь аваад харьцуулаад үзсэн. 2012 он хүртэл харьцуулсан байдлаар баг улсуудын одоо үндэсний хэмжээний судалгаанууд иймэрхүү харьцуулалтаа нийлжсэн байна гэсэн графикаас харж байна. За суурь улсын төвшөнд ерөнхийдөө энэ хоёр графикаас харж байхад сүүлийн жилүүдэд баг суурь улсын төвшөнд математикийн судалгааны амжилтын чадвар тодорхой хэмжээгээр баг зэрэг бууралтай үзүүлэлтүүд эсрэгээс харагдана. За 2007 онд дэлхийн олон улсын үндэсний байгууллагаас байгуулдаг TIMSS судалгаанд Монгол улсад хамтсан. За энэ Монгол улсын компанийн хэрэгжүүлэгч зохион байгуулагч байгууллагаар боловсролын үндэсний төв хамтсан. За хэдийгээр энэ анхны томоохон хэмжээний судалгаа байсан бүх юм аль талдаа шиг байснаас шалтгаалаад тухайн тэр хэрэгжсэн 7 оны TIMSS судалгааны үндсэн дата буюу ерөнхий цагсаанд Монгол улс хараахан ороогүй. Гэхдээ тэр үндэсний байгууллагаас гаргасан тайлбарын номноор үнэхээр Монгол улсын ерөнхий репорт бол орсон байдаг. Энэ дээр бол одоо тэр номдэр орсон байх байдлаас тасканууд гэж оруулсан байна. За энэс харж байгаа юм ерөнхийдөө математикийн баг улсууд буюу өндөр ангийн одоо ерөнхийдөө ангилт бол хэмжээс номоор шийдвэрж гаргасан 436-аар. За энэс нэг тоо харах юм бол доор хамгийн доор байгаа бид нийт сургууль хамтлагийн хүүхдүүдийг бенчмаркийн түвшингээр ангилан гаргасан байж байгаа. За математикийн түвшиндээ одоо багаа улсуудаар хамгийн 600 ангиллаас дээш буюу хамгийн өндөр бенчмаркийн хүүхдүүдийн дэлхийн хэмжээнд харьцуулсан судалгаа болсон байна тийм ээ. Тэгэхээр Монгол улсаас хамгийн өндөр бенчмаркийн хүүхдүүдийн тийм одоо хувь Монгол улсаас нэг хүүхэд орсон байна. Орсон байна гэж тийм. Тэгэхээр ардталын хаалтанд байгаа тоонууд тэр арны хувьд стандарт яваад байгаа юм чинь гэж надад нэг энэ бодолтой яг энэ мөрөг хэмжээний биш гэж үзэж байгаа. За 8 ангийн математикийн хувьд 442 амжилт томооны үндэстэй гэж үнэлсэн байдаг юм байна. За мөн тэр өндөр маркетинг нэг байж байна. За байгалийн ухааны бүрдүүр гэдэг 421 өндөр хувьд маркетинг байхгүй. Читэй юм уу? So finally
элбэг холбооноос бүр нэрээр үзэх нь бол та бүхэн сайт дээр интернетээр харах үзэх нь бол хангалттай үзүүлээ байлаа. За эсэлтийн ерөнхий шалгалтыг босгоны өмнө тус 2006 оноос хойш зохион байгуулдаг болсон. За эсэлтийн ерөнхий шалгалтын түрүүний ихэнх булшийн хэлбэр дээр хэлсэн шиг эсэлтийн ерөнхий шалгалтууд үнэхээр ихэнд бол мэдээлэл технологи програм хэмжээний шийдлийг 100% ашиглаж зохион байгуулалтын шалгалтын систем байж байгаа. За эсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээг бол бид нар дараах дөрвөн байдлаар одоо дүгнж гаргадаг. За анхны оноо, хэмжээст оноо, процентал оноо, амжилтын чиглэлийн индекс гэсэн байдлаар за анхны оноо гэдэг нь тухайн шалгуулагчийн авчтай онооноос хэдэн оноо авсан бэ гэдэг хэмжээний төлөвлөж байна. 100 оноо авах тухайн хүмүүс за 58 оноо авч байгаа гэх юм. Тэр оноог нь анхны оноо гэж хэлж байгаа. За хэмжээст оноо гэдэг нь тухайн авсан анхны оноо хэмжээс нормал хатгалтаар хэмжээсчүүлээд 200-аас 800-ийн интервал шилжүүлсэн хэмжээг хэмжээс оноо шилжүүлж хийж байгаа. Тэгээ оноог нь хэмжээс оноо гэж хэлж байгаа. За процентал оноо гэдэг нь юу гэж хэлж байгаа гэхээр тухайн шалгалт эсрэг ерөнхий шалгалтын гол зорилго бол ерөөсөө шалгуулагчдыг цаашид сурах ерөнхий чиг хандлт түвшийг тодорхойлоод эренбэлж агсаах зорилготой авдаг шалгалт байж байгаа тийм ээ. Тэгэхээр процентал онооны үйл ажиллагаа тухайн шалгуулагч маань энэ нийт авсан хүүхдүүдийнхээ хэдийн хэмжээнд нь байна вэ гэдэг. Жишээлбэл 97%-ийн процентал онооны 97%-ийг заасан бол миний өмнө тал 3 нийт шалгуулсан хүүхдүүдийн 3% хэмжээний хүүхдүүд миний өмнө тал төрсэн байгаа маань миний аав тал бол 97% хэмжээний хүүхдүүд төрсэн байгаа байна гэдэг хэмжээг хэлж байгаа. Ийм оноо гэж харсан байна. За амжилтын чанарын индекс нь тухайн хэмжээст оноо өсөлт үнэлгээгээр шилжүүлсэн индекс гэсэн юм оноо гэж байгаа. За энэ дээр ерөнхийдөө шилжүүлэх ерөнхий нормал хатгалтын үндсэн график нь улс ашиглалтыг юм аргачлалын нь байж байна. За сүүлийн 3 жилийн хугацаанд эсрэг ерөнхий шалгалтын дүнгийг гарам хичээл бос бүрээр харьцуулсан харьцааг энэ дээрээс бас харж байна. За нийтдээ эсрэг ерөнхий шалгалтын төвлөрүүд бол хэмжээ математик, агрегат, нийгэм, физик гэсэн хичээлүүдийг голдуулж өрхөө сонгож өгдөг. За эдгээр нүүдэлж сонголттой бас бодлоо хамаатай. За энэ дээр саний графикийг харьцуулаад үзэх юм бол ерөнхийдөө сүүлийн 3 жилээр харах юм бол нэлээд хэдэн хичээлүүдийн сургуулийн амжилт нь бас сүүлийн 3 жил дараагийн гэдэг шигээ бас өссөн хандлага бас харагдаж байгаа. Зарим хичээлүүдийн хувьд хэмжээний зарим хичээлүүдийн хувьд савгаатай байна. За энэ савгаатай байгаа зарим хичээлүүд тухайн жилийн бас хүүхдийн сонгож өгч байгаа тоо сэдвүүд авах боловсруул тавилт зэрэг янз бүрээс хамаарсан гэж бас болтой. За боловсруулалтын эсрэг шалгалтыг зохион байгуулснаар манай үндэсний төв дээр нийтдээ дараагийн баазын техник сан бүрдүүлж авч чадсан байдаг. За энэ дээр бол нийтдээ бол 60,000 орчим даавар үндэсний төв дээр бүрдүүлэлтэй байгаа. За үүний 20,000 орчим нь ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн сайжруулсан бэлэн болсон даавар. За бусад нь өөрчлөлттэй үеийн даавар байж байдаг. За шат нийтдээ 398 шалгалт хичээл буюу сурчийн хувийн мэдээлэл бааз бүрдсэн байдаг. За процент таваар 6,672 сургуулийн мэдээлэл бас одоо бүрдсэн байна. За 47,232 процент таваар багшийн мэдээлэл бас бүрдсэн байна. За хариултын мэдээлэл гэдэг нь одоо тухайн шалгуулагчдын хичээл бос бүрээр сонгож өгсөн чиглэлээр үүсгэсэн хариултын гүнрүү мэдээлэл нь сая 960 орчим ийм хариултын мэдээлэл бүрдсэн байна. За энэ бүх баазтай бүр манай төлөвлөгчд байна гэж стандартаар статистикээр харж байгаа. За эсрэг шалгалтын эсрэг багаар боловсруулалтаа ерөнхийдөө бүхэн дас намын арга зүйн баримжаад хийж байгаа. Яг бид нар анхандаа бүхэн дас намын арга зүйн үндэслэж гэдгээс нь одоо үеийн үндэслэх 100% ашиглах гэдгийг болоод баримжаад хийж байгаа. Баримжаад гэдэг маань юу гэж байгаа ерөнхийдөө бүхэн дас намын 6 төвийн түвшингийн эхний сегмент санаа ойлгох хэрэглэсэн 3 түвшингийн нэмэгдсэн арьж аваад дээд 3 түвшингийн шинжилэн судлах гэдгээр багцаж аваад үндсэн 4 түвшинд бүгд агуулгад angиж багаар боловсруулж байгаа гэсэн. За бүхэн ашиглах ерөнхийдөө орчиндөө утгачиж авчих юм бол үнгээ хийхэд амжирсан төлөвлөгөө гэдгээр нь ойлгож болно. Ямар шалгалттай ямар агуулгын хүрээд ямар бүхүүдээс ямар шалгалт авч байгаа ямар бүхүүдэнд хүрч байгаа гэдгийг өөрчилж хасныхаа бүхүүдээс ашиглалтынхаа агуулга тоо хугацаа бусад зүйлүүдийн өөрчилж тооцож хэрэгжиж гаргахыг бүхүүдээр зөвшөөрж болж байгаа. За бүхүүдийг бол ерөнхийдөө манай бүхүүдээр бол тоо бүхүүдийн агуулгын бүхүүд гэдэг хоёр утгаар нь ашиглаж хэлж байна. За тоо бүхүүдийн
За гүн энэ дээр чинь энэ 15 оны шиг математик хичээл өгнө. Энэ дээр нийтдээ одоо 40 оны 40 даалгавар байна. 40 даалгаврын одоо тэдний даалгаврын ийм байна гэдэг бүгдийг ингээд хуваалцаад гаргачихсан. Энэ нь одоо шаардлаганд бэлдэж байгаа багш болон сурагчдад бүгд нийлдэлтэй оноогийн зөв сайтаар зардагчдаг юм зүйл зөв зардагчдаг байж байгаа. За энэ дээрээс нэг асуудал орж гардаг юм гэхээр одоо жишээ нь бид бүдүүрүүдийг энэ гаргаж өгсөний ашиглах юм бол ерөнхий шалгалтын жил бүр өөр багштай боловсруулж байгаа. Тухайн багшны өөрийн одоо хандлага аваад гаргаж зөв янз бүр туршлагаас үл хамааран жил бүрийн кадрын савлгаа бас байхгүй байх зүйлийг бүдүүрүүдээр зохицуулж байгаа гэж үздэг. Тэгэхээр энэ сургуулийн цэгнээс санамжны хоолны яан хамаарах даалгавар гэж ямар даалгавар гэдэг юм бэ гэдэг ялангуяа мөрсгийн багшны технологийн багшны болон ойлголтын зөвлөд маш их байдаг тийм ээ. Тэгэхээр энэ зөвлөд бас байхгүй болохын тулд за энэ дээр нэг дараа мэдээ. За энийг бол одоо нэг шахуулагчдад нийлэлтэй байдлаар ингээ гаргаад явждаг. Энийг бол одоо зөвхөн зохиож байгаа багшнартай зориулаад тусгай одоо хараад нууц байдлаар зөвхөн зохиож байгаа багшнартай зориулаад яг энэ хоолны аян хамаарах сэргэн сургуулийн 20 даалгавар гэж юм яг ийм агуулгыг хамжсан чадвар шатсан даалгавар байна гэдэг нь хэлж зааж байна. Энэ нь зөвхөн институт авч байгаа багштай зөвлөсөн байдлаар гарч өгдөг гэж байна. За түүний эснээр одоо яг энэ бас зохиож байгаа багштай яг бас ийм юм гарч өгдөг. Энэ нь ашигладаг юм гэхээр яг сэргэн санаа хөвшний хоолны аян хамаарах ийм чадвар шатсан даалгавар гэдэг энийг хэлнэ гэдэг ойлголтын нэгэн үзүүлбэрийн тулд зохиож байгаа багштай бас энэ гарч өгдөг. Энийг гэхдээ одоо урлагийн шинжилгээ зөвшөөрөх байгаа дахин сайжруулах хийж бас хийж байгаа. За дараагийн нь чанарын үнэлгээний судалгаа гэж авч байгаа гэсэн ер нь 5 сарын хүрээний түүний арга хамтлаг чанарын үнэлгээний судалгаа боيو 5 сарын хүрээний төгсөх усын шалгалтын үнэлгээний төвсгөл статус босгож авч байгаа. За энэ дээр бид нэр арга жахан цэцэг авралтай хандлагын өөрчлөлт хийгээд аяллаа шалгалтууд ерөөсөө яг фэйсбүүкээр боيو суулт аврал хэлбэр явж байгаа. Энэ эдгээр судалгаанууд дээр бол бид давхай хэлбэрийн даалгаврыг илүү оруулж тестээс айлгахаар татгалзах хандлагатай явж байгаа. За энэ дээр бол Кембрижийн оруулсан шалгалтын төвийн олонсын хэлбэртэй бол яг байнга хамтарч ажилладаг бидний арга зураг чатаар явж байгаа. За гэхдээ бид давхай хэлбэрийн даалгаврыг тавина гэдэг нь хуучин самбартын 5 бодлого гэж очиод 60 минутын хугацаанд бодоо гэж орхидог байдлаасаа биш. Тусгай одоо ерөнхийдөө үндсэн зарчим нэг чанарын 1 минутын хугацаанд гэж үүсгэхэд 1 оноотой байх гэсэн зарчмыг үндсэндээ баримтлаа. Аль болохоор нэг өгүүлбэрөөс болоод хэд хэдэн чанарыг асуултаагаар гэж үүсгэх. Давхайд нааврыг боловсруулж өгч байгаа бас нэг ажигтай байж байгаа. Сүүлийн 3 жил дараа нэг суулгаас авсан учраас энэ дээр бас одоо хандлага нь бас бүгдтэй бэлдэх судалгаанд ашиглах хандлага боловсон юм уу тодорхойлж явж байгаа.